За түүнд ер нь орчлон хийгээд ялангуяа муу заяаны зовлон бясалгах нь гэж. За маш их онцд бөгөөд энэ мэт өөрөө зовлонгийн далаад унснаас их соноос сэтгэл үүдхийн тул омог хийгээ дүүрэнгүү няцах ба гэж. Тэгэхээр мэдээж хэрвээ биднес өвлийн үрээ хүлээн зөвшөөрдөг, хойд урд насыг хүлээн зөвшөөрдөг. За тийм бол одоо энэ насандаа буян хийж одоо сайн сайхны хийвэл мэдээж муу заяанд уннаа. Тэр бол одоо ойлгомжтой болно гэж бодох хэрэгтэй шүү дээ. За ойлгодгүй байлаа гэхэд уул нь бол энэ насандаа бол бусдад тустайгаар яваад өөрийнхөө амьдралыг утга учиртайгаар бусдад одоо тустайгаар өнгөрөөвөл хойд насыг хүлээн зөвшөөрдгүү ч одоо бас л уул нь болох юм тийм ээ. Тэгвэл бол тэр юм бол хойд зан зовлон байхгүй янз янзын асуудалгүй ингээ гал шиг унтраад зул шиг унтраад дуусчихна гэвэл буян заяа хийх нь бас тийм хүчтэй биш юм шүү байна. Тэгэхээр хойд насны хүлээн зөвшөөрөн хойд наснда яах үе хүү гэдгээ бодно гэдэг бол одоо маш их чухал юм шиг байна. Тийм учраас муу заяанд унах тийм орчлонд одоо эргэж гинэ гэж бодоод ингэх юм бол бас сэтгэлд омог дээрэнгөө л одоо байхгүй болно гэж хэлж байгаа. Тэр зовлон буян бусын үр хэмээн үзэж нүгэлд уналд асар машид цайрлан хийгээд зовлон үл хүсгээр нь жаргалыг хүсээд түүнийч буян үр хэмээн үзэж буяныг бүтээхэд баясах хийгээд өөрийн оюунд юлж жишээд гэсэн үг тийм ээ. Бусдад ч нэгүсгүй төрөх ба орчлонгоо сэтгэл үүдэж нирваныг тусгаалan гээрх төрөх хийгээд зовлонгоор айж итгэл явуулахыг хатуу хүчтэй тэргүүтэн анхааран авахын онс олон нэгийг хураасан их товч болоо гэж хэлж. Одоо ерөнхийдөө энэ бол баг төрөл хитний номын одоо аймгийг одоо багасгаад дом болгоод гэж хэлдэг тийм ээ. Боогоод ингээд богинохоо гаргацсан байна гэж болж. Нэрэн үхэл мөнх усыг бодох, үхээд хойд муу заяан төрөх магадгүй гэдгийг бодох тийм ээ. Энэ бол одоо гэгээр нирван төрөх энэ хорвогийн одоо эргэлдэх дотор мөнх бус хурамг төдий нэр төдий амьдрал тийм ээ. Хурамг нэрийцэн төдий энэ амьдралаас одоо гарыг гэгээр нирван төрийг бусдын төс гэгээр л бурхан болъё гэсэн энэ бодлол одоо үхэл мөнх усыг бодхоос ахуулаад одоо хойд муу заяаны зовлон бодох хүртэл одоо ингээд гарнаа тэрэг бодснороо бол буян ном хийх гэгээр нэрванд явах гол онс нь болно гэж хэлж байна. За зовлонгийн эрдэм тэдгэрийг зарийн хавдраас гэж юм тийм ээ. За жонжигоос гэж. Өөрийн үнсэн зовлон болсон эрхэнд болгож номлсон ч зовлон амсах болох ч мөн адил болоо гэж хэлж байна. За тэгэхээр өөрийн одоо зовлонгийн эрхэнд үлдэж байна тийм ээ. Тийм учраас бусд ч гэсэндээ миний бас зовлонгийн эрхэнд энээс одоо салъя гэсэн тэр бодлыг төрүүлээд бод сэтгэлийг одоо төрүүлдэг. За ингээд ерөн бол үхэл мөнх ус ерөнхийдөө бодох нь очоо. Энэ баг төрөл хитний номын одоо гол одоо бясалгах тухайн болон мөнх усыг бясалгах, үхэл мөнх усыг бясалгах гэдэг бол их чухал байна. Энэ бол одоо энэ нас болон хойд насндаа буян хийх гол одоо хүч шалтгаан нь болох юм аа гэж үздэг. За тэгээд өгсөний дараа бас ямар төрөл төрөх юм бэ тийм ээ. Тэгэд энэ орчлонгийн одоо амьт ямар амьдралаар амьдарж байна, хорвоо өдөр ямар амьдралаар амьдарж байна гэдэг их чухал юм шиг байна тийм ээ. За там байна уу, бэрд байна, тэрийг хүлээн зөвшөөрдөг үү, зөвшөөрдөггүй вэ? Ингээд бодоод үзэх юм бол одоо том шиг амьдралтай